сайн байцгаана уу гэдээ та бүхэндээ дараагийн зөвлөмж хичээлийг хүргэж байна. За өнөөдөр бид квадратуудын ялгуурын томьёо гэсэн хичээлийг үзнэ. Квадратуудын багшийн зөвлөмжийг анхааралтай сонсоорой. За багш нь одоо та бүхэндээ энэ дээр хатгах одоо квадрат үлдсэн байгаа. За бүх талын тэнцвүүд үрсийг бол бидний гэж нэрлэдэг. Квадрат гэж нэрлэдэг. Өндөржин буюу квадрат гэж нэрлэдэг. За ингээд квадрат үрс байгаа. За энэ квадратуудын ялгуурын томьёог бодох юм бид нэ. Эндээс бид нар яг чадсан одоо энэ А квадраттай тэнцвэр юм. Одоо дөрвөн тэнцвээс байгаа та бүхэнд харуулъя. За нэг квадрат, энд нэг квадрат. За энэ тэгш өнцөгт. За энэ тэгш өнцөгт. Өөрөлдвөл дэвтэр дээрээ та нар квадрат зараад түүнийг энэ хэсгүүдэд яах нь хуваагаа. За тэгээд өнгөөр бодно эсвэл одоо энэ өнгийн цаасаар бас энийг хийгээд дэвтэртээ яах нь нааж болно. За энэ бидний явсан квадраттай яг ижил хэмжээтэй байгаа. За өөрөөр хэлэх юм бол одоо бидний бүтэн квадрат целлюлозоо. Тэгэхээр энэ дөрвийн нийлбэр бол целлюлозын квадраттай яах нь ижилхэн байна гэсэн юм санаа хэлье. За үүсэж байгаа дүрсүүдээ өнгөөр ялгаад бодоорой. Эсвэл өнгийн цаасаар хийгээд наагаарай. За энэ дүрсээс бид нар юу гэж нэрлэж болох вэ? Энэ талуудыг Б гэсэн талтай квадрат. За энэ бол бүх талууд нь А байгаа. За одоо тэгвэл эхний дүрсийн талбай А байсан чинь энэ бол том дүрсийн талбай чи А байсан. Тэгвэл энд бол А-гаас асах нь Б үлдсэн. Энд бас А-гаас асах нь Б үлдсэн. За энд бол Б. За энд А-гаас асах нь Б. За энэ бол Б тал. За энэ талын уртыг А-гаас асах нь Б юм а гэж тэмдэглэж болно. За дэвтэртээ тэмдэглэгийг хийгээрэй хүүхдүүдээ. За энэ бол квадрат маань бол бүх тал нь Б талтай байгаа. За анхны их том талбайгаа боднод бид нар одоо А гэсэн талбайтай гэж үздэг ба шүү дээ. За том квадрат маань ингээд доор байж байгаа. За энэ бол бүх тал нь А. Тэгвэл энэний талбай бодох юм бол бид нар тэнцээ А бүрждэг нь А буюу А квадрат болж. За эндээс би жижигхэн Б гэсэн талтай квадратыг тастаа тавьсан. За тэгвэл одоо үлдсэн дүрсэн ийм болж байна л гэсэн. За тэгвэл энэ маань А-гаас асах нь Б, энд бол А-гаас асах нь Б, энэ Б талтай, энэ нь Б талтай. Өөрөлдвөл нийт одоо дүрсийн талбай маань за нэг S1, S2, S3, S4 гэж тэмдэглэж. За тэгвэл юу гэж болох вэ? Нэгдүгээр дүрсийн талбай болохтой ганцрыг S1 дээр нэмэх нь S2 нэмэх нь S3 нэмэх нь S4 гэсэн үг. За эхний S1 гэдэг маань болохтой ганцрыг А-гаас хасах нь Б-ийн
квадрат. А-гаас хасах нь B-г А-гаас хасах нь B-гээр үржүүлнэ гэсэн. За S 2 дүрсийн талбай бол B-г B-гээр үржүүлэх буюу B квадрат. За S 3 дүрсийн талбай бол за энэ байна. B-г А-гаар үржүүлнэ. B-г үржүүлэх нь А-гаас хасдаг нь B. S 4 дүрсийн талбай бол энэ байна. За мөн B-г нэмдэг нь B-г үржүүлэх нь А-гаас хасах нь B болно гэсэн үг. За авчид яваарай. За дүрсийн зурцсан бичсэн санаж байгаа. За тэгвэл одоо нийт дүрсийн S гэсэн доор байгаа том бүтэн дүрсийн талбай бол S1, S2, S3 нэмдэг S4 гэсэн дүрсүүдийн талбай нь нийлбэртэй юм уу? Тэнцүү байна гэсэн. За одоо эдгээрийг нэмчихээ өгдүүдээ. За нэг томьёор задлын А квадрат хасах нь 2AB нэмдэг нь B квадрат. Дараагийнх нь нэмдэг нь B квадрат. Нэмдэг нь AB хасах нь B квадрат. Нэмдэг нь AB хасах нь B квадрат. За А квадрат энэ дөрөв бол төсөөтэй нэм 2AB бид нэр устчихж байна. За энэ хоёр устчих нь Б-д хасах B квадрат нэмдэг нь B квадрат. AB хасах нь B квадрат хасах нь B квадрат. За энэ ихний дүрсийн А квадрат гэсэн дүрсийн талбай гарч ирж байна гэдэг ингээд шалгагдчих байна. За одоо хэдүүлээ олоход энэ үндсэн дүрсийн талбай олох дөрвсийг амархан хангалттай. Энэ нийт дүрсийн талбай, том дүрсийн талбай олохын тулд энэ S А-гаас хангалттай энэ А B гэсэн энэ дүрсийн талбайг олж ийна гэсэн. Өөрөөр хэлбэл одоогийн тохиолдолд бид нар үндсэн дүрсийн талбайг S гिचээ. Энэ бол үлдсэн хэсгийн талбай. За одоо энийг олно бид нар. За гол зорилго маань энэ байгаа шүү дээ. Сая бол ингээд энэ доор дүрс бол энэ дүрстэй яг энэ тэнцүү юм а гэдгийг бид нар баталж харууллаа. За одоо би ингээд А квадрат хийчихсэн дүрс маань. За тэгвэл А квадрат. Том дүрсийн талбай бол А квадрат. Энээс за би энэ B квадратыг хасаж авлаа. За B квадратыг хасаад авчлаа. Хасах нь B квадрат. За үлдсэн дүрсийн талбайгаа олно бид нар. За энийг бид нар томьёоны гаргалгаа хийхээс өмнө олоход бол маш амархан. За энэ дээр ингээд энэ дүрсээ ингээд тавьчих хангалттай. Өөрөөр хэлбэл дараа нь бид нар тэгшинцэгтийн талбайг олно гэсэн. За тэгшинцэгтийн талбайг олохдоо бид нар уртыг өргөнөөр үржүүлдэг. За өргөн нь олохтойгоо зэрэг өргөн А-гаас хасах нь B вэ. За урт нь олохтойгоо зэрэг за одоо энэ нийтийг нэмнэ. B дээр нэмдэг нь А-гаас хасах нь B нэмдэг нь B. Тийм биз? B вэ? А-гаас хасах нь B вэ? Нэмдэг нь B. Энэ бол бидний урт гарч ирнэ. Тэгшинцэгтийн урт гарч ирнэ. За цааш нь бол А-гаас хасах нь B. За энэ хоёр байхгүй болчихно. Тэгэхээр А дээр нэмдэг нь юу? B. За үлдсэн хэсгийн талбай бол А-гаас нь B гэсэн олон гишүүнд ялгарыг А дээр нэмдэг нь B-гээр яах нь илэрхийлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл А-гаас нь B гэсэн талтай
энэ квадратыг бид нар үлдэх хэсгээр нь илэрхийлж байна. А квадрата 4 хэсэг болгоод хуваачсан. За тэгвэл А квадрат маань ерөөсөө энэ шар дээр 2 ширхэг энийг нэмээд за тэгээд нөгөө ногоон нэг ингээ бас энийг нэмэгдэг нөгөө А квадрат маань гарч ирж явах хэрэгтэй шүү дээ бүтнээрээ. За энэ томьёосоо бид нар бодож болно. За өөрөөр хэлэх юм бол за шар дүрс энд нь 2 ширхэг за ягаан дүрс за 2 ширхэг ягаан дүрс за нэмдэг нь за жижигхэн ногоон дүрс байхгүй энэ анхны А квадрат гарч ирж байна гэсэн. За энийг томьёо шар дүрсийн талбай болоод А-гаас асах нь Б гэсэн талтай. Энэ бол Б бүрждэг нь А-гаас асах нь Б. Энэ бол Б. За Б талуудтай. За А-гаас асах нь Б. За одоо бидний бодлоор А квадратаас ногоон дүрсээ хасцсан Б квадратыг хасчлаа. За нөгөө талд үлдэх юм бол А-гаас асах нь Б-ийн квадратыг нэмэх нь 2 ширхэг за энийг үржүүлээд тавьчих. Б үрждэг нь А-гаас асах нь Б болно гэсэн юм санаа. За тэгвэл А квадратаас хасах нь Б квадрат нь гэдэг нь зөвхөн А квадратаас хасдаг нь хоёр АБ нэмдэг нь Б квадрат 2 ширхэг гэдэг чинь нэмдэг нь энийг БАБ 2 үржүүлээ нэмдэг нь 2АБ за Б-г Б-гээр үржүүлээ хасдаг нь 2Б квадрат болчихно. Хасаа хараараа өгдөгөө тэнцүү А квадрат за энд А квадратаас Б квадратыг хасчаад байгаа шүү дээ. Энэ тэнцүү А квадрат энэ хоёр төсөөтэй устгана. За хасах 2Б квадратаас Б квадратыг хасаад сөрөг Б квадрат гэж нэж батлагдчих. Тэгэхээр энэ томьёо бол одоо бидний томьёо маань А квадратаас хасах нь Б квадрат тэнцүү А-гаас хасах нь Б бүрждэг нь АБ нэмдэг нь Б гэдэг нь яг нь батлагдлаа. Үлцэн хэсгийн нэг А квадрат гэсэн том дүрсээсээ энэ үлцэн хэсгээ хасаад тэгээд ингэж том тэгш өнцгт үүсгээд за урт нь бол энэ тал бол энэ илбэр өргөн нь А-гаас нь Б-гээ бодоход одоо бидний А квадрат дээр хасах нь Б квадрат гэсэн энэ томьёо бол батлагдаж гарч ирж байна. За одоо багштайгаа хамтраа томьёогоо ашиглаад болно. За бид нар олон гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэх дөрмөөрөө бодож болно. Гэхдээ томьёогоо ашиглаж бодё. За нэгдүгээр тоон бол А байна. Тэгэхээр А-гийн квадрат хасдаг нь 3-ыг сөрөг 3 оржуулээ 9. За энд x дээр нэмдэг нэг x-ээс нэг байна. За нэгдүгээр тоо маань x тоо байна. X тооны квадрат хасдаг нь 1-ийн квадрат 1. Өөрөөр бид нар одоо түрүүнд нь А бүрждэг нь А-гаас нь 3 нэмдэг нь 3-ыг бүрждэг нь А-гаас нь 3 гэсэн олон гишүүнээр үржүүлэх дүрмээр боддгийн маань энэ томьёо бол хураангуйлаад ийм амархан аргаар бодож болно гэсэн санаа. За 3 дугаар бодлого А тоо маань 2 n байна. А тооны оронд бол 2 n байна. Б тооны оронд 3 n байна. За тэгвэл 2n-ийн квадратаас хасдаг нь 3n-ийн квадрат гэж бичиж болно. За шууд бичиж болно. Багш нь ойлгох үүднээс зэрэг хэлбэрээр бичлээ. Зэргийн зэрэг бол
үржүүрийн зэрэг болон үржигдэхүүн тусварын зэрэгтэй тэнцүү 4 ийм квадрат хасдаг нь 9 n-ийн квадрат. 1-р тооны квадратаас 3-р тооны квадратыг яах нь хасч байна. За энэ бодлогон дээр 8a куб дээр нэмдэг нь 3b куб, 3b кубээс хасдаг нь 8b куб гэж байна. За энэ бол нийлбэрийн одоо нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн. Тэгвэл ерөөсөө a тоо маань 3b куб гэсэн томьёо байна. Гишүүн байна. Энэний квадратаас хасдаг нь 8b кубыг яах нь хасны квадрат гэсэн. Тэгэхээр 9b-ийн 6 зэрэгтээс хасдаг нь 64b-ийн 6 зэрэг болно гэсэн. За дараагийн бодлого 9-өөс нь 2x-y дээр нэмэх нь 9. За энд бол мөн нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар яах вэ? Өөрчлөгдөхгүй. За 1-р тоон 9-ийн квадрат хасдаг нь 2xy-ийн квадрат гэж бичиж болно. 9-ийн квадрат 81 хасдаг нь 4x квадрат y квадрат гэсэн хэлбэртэйгээр бичиж болно. За бид нар саяын бодлогод бол математикийн томьёог хоёр талаас нь бодож боддог учраас үржүүр хэлбэрт бичигдсэн юм олон гишүүнтэй үржүүр хэлбэрт бичигдсэн байвал квадрат дүрсэд нь тавьж болно. Квадрат дүрсээр бичигдсэн байхад бид нар үржигдэхүүн болоод задлж болно гэсэн бодлого байна. За энэний бид нэр одоо олон гишүүнтүүдийн үржүүр дүрстэй өгөгдсөн байхад хоёр илэрхийллийн ялгарыг юм амархан олж болдог байх нэ. За энд энэ голын энэ бичлэгүүдийг хийхгүй одоо бичээд бодоод сурахаараа энэ бичлэгүүдийг хийлгүй шууд одоо ингэ хийгээд зэргийн чанар ашиглаад бодож болно. За нэг n квадратаас нь n квадрат гэж байна. n квадратаас нь n квадрат гэж байна. За энэ бодлогыг бод 1-р тоон n байна. За n-ээс асах нь n дээр нэмдэг нь n гэж үржигдэхүүн болгон задлж байна. Үржүүр дүрстэй. За энэ 1-р тоон бол 4x квадрат гэдэг маань 2x-ийн квадрат гэсэн хасдаг нь 3-ын квадрат гэж ойлгож байна. За ойлгох үүдээс багш нэг зам завсрын бичлэг хийлээ. Тэгэхээр 2x-ээс хасах нь 3, 2x дээр нэмдэг нь 3. За бодоод сурахаараа шууд энэ арын бичлэгийг хийж болно томьёогоо ашиглаад. За энэ 9-ийн 1x квадрат гэдэг маань 3-ийн 1 x-ийн квадрат гэсэн хасдаг нь 4-ийн 1 гэдэг маань 2-ийн 1 y-ийн квадрат гэж бичиж болно. За энэ дүрс рүү шилжиж бодож болно. За 3-ийн 1 x-ээс хасдаг нь 2-ийн 1 y, 3-ийн 1 x дээр нэмдэг нь 2-ийн 1 y гэсэн юм дүрстэй бодно. За дараагийн бодлого. За a тоо маань ийм хэлбэрт өгөгдсөн байна. За энэ дээр нэмдэг нь энэ хэлбэртэй өгөгдсөн байна. Тэгвэл a тоо n дээр нэмдэг нь n хасдаг нь t. За тоо n дээр нэмдэг нь n нэмдэг нь p гэж ингэж задлж болно. За дараагийн бодлогон дээр b тоо маань q квадратаас хасах нь p квадратаас хасах нь q квадратаас нь o квадратын ялгарын квадратын томьёогоо өгдөж энэ b маань энэ дүрстэй өгсөн гэсэн. За 1-р тоон p энээс хасах нь 2-р тоо маань q квадрат нэмдэг нь a квадрат болно. За нэмэх үржих нь p дээр нэмдэг нь q квадратаас хасдаг нь a квадрат. За энэ тэмдэг солигдчиход хасахын нэмэх болж байгаа гэдгийг санаарай хүүхдүүдээ. За
За энэ замаар энэ долгоодыг яах нь бодож болно. За гэрийн даалгавартаа одоо Адесрын багшийнхаа сургалтын сул хүчгийн квадратуудын ялгарын томьёо, за мөн Даваадар жигшийн сургалтын материалын квадратуудын ялгарын томьёо гэсэн сэдвүүдийн бодлогыг бодоод асуух зүйлээ багш руугаа асуугаарай. За тэгээд даалгавруудаа багштаа илгээгээрэй. Анхаарал тавьсан баярлалаа.